гадаад зээлийн авлагыг харах юм бол 1380 хүн төлөөгүй. Тэгээд энэ насжилтыг харахаар 10-аас дээш жил төлөөгүй нөхөд бол нэг 502 хүн байна. За тэгээд тогтолцоог нь харахаар 97-оос 2012 он хүртэл бол энэ зээл аваад сурцсан хүмүүсийг эргэж ирээд төрийн байгууллагад ажилласан тохиолдолд зээлээс нь ийм чөлөөлөх, хөнгөлөх ийм систем явж байгаад 12 оноос хойш энэ систем байхгүй болсон. Гэвч энэ хооронд тухайн үеийн сайд нарын 5 удаагийн тушаалаар энэ бол хууль зөрчиж чөлөөсөн л гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг бид нэр цэгцэлнэ. Энэ зээлийн сан чинь эргэн төлөлттэй байж дараагийн үндэ боломжийг олгож байгаа. Тэгээ ингээд тушаал гаргаад чөлөөлөд яваад иж болохгүй. Бас энэ дотоодын зээлийн асуудал ч байгаа. Энийг аймгийнх нь прокурорын газар тандаад бид бас зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр ажиллаж байна. Яг энэ гадаадаас энэ авсан зээлийг буцаалгах гадаадд сурч ингэж ирсэн буцаалгахын асуудал төр бол энэ тогтолцоогоо бас энэ байнгын ороотойгоо ярилцж байгаад бид нар бас шинжилье гэж бодож байна. Ер нь төрийн албанд чадварлаг албан хаагчдыг татыг гэвэл бас энэ системийг ашиглаж ирсэн туршлага бий. Буцааж төлөх энэ наривчилсан ийм бодлогыг бүхэлдэн шинчлэх ийм шаардлагатай гэж харж байгаа. Энэ асуудлаар би бас байнгын ороотойгоо ярилцж байгаад боловсролын зээлийн сан дээр шинжил хийж эхэлнэ. Баярлалаа.